Аймгийн засаг даргын хүнсүтэй аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам болон сангийн сайдтай байгуулсан гэрээний хүрээнд энэ жил жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас орон нутагт анхудаа Дархан аймгийн 4 суманд нийт 10.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг олохоор хуваарсан. Зээлийн сонгон шалгаруулалтыг аймгийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооноос явуулж 56 аж ахуйн нэгжид 8.9 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх дэд хорооны тогтоолыг аймгийн засаг даргын захирамжаар баталгаажуулсан юм. Өнөөдөр засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газраас зээлийг баталгаажуулж аж ахуйн нэгжүүдтэй гэрээг үзгэллээ. За ер нь одоо зээл авах бол нэг асуудал. Одоо энэ авсан зээлээрээ одоо төслийн амжилттай хэрэгжүүлэх, ажлын байр бий болгох, ажлын байраа хадгалах, за татвар нийгмийн даатгалаараа одоо улс эх орондоо одоо өөрийгөө гүйцэтгэх ийм одоо ажлуудыг бол аж ахуйн нэгжүүд нь амжилттай хийнэ гэж бодож байна. За бид бүхэн бол одоо 2020 онд засгийн газар хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдсанаас хойш бол одоо жил бүр хяналт мониторинг хийж төслүүдээ амжилттай хэрэгжиж байгаа үгүй гэдгийг газар дээр нь хяндаг болсон. Энэ хүрээндээ ч гэсэн одоо бүх аж ахуйн нэгжүүдтэй бас зөвлөн туслах хяналт мониторинг хийх ажлуудыг бол хийгээ явна. За ер нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан бол одоо 2020 оноос хойшоо бол иргэн төлөлтийг одоо өмнө олгосон иргэн төлөлтийг маш сайн одоо төлөвлөж байгаа. За энэ удаагийн энэ зээл олгох энэ одоо боломжийг бол одоо хүнсүтэй аж ахуйн үйлдвэрийн сайд энх баяр, за сангийн сайд чавхлан нар бол одоо баш боломжийг гаргаж өгсөн учраас энэ олон аж ахуйн нэгжүүдэд бол зээл болох юм боломж үүсэж байгаа. За бид нар Дархан аймагт 10.5 тэрбум төгрөгийн одоо төслийг одоо боломжийг одоо сайдын тушаалаар баталсан байсан. Ингээд 8.9 шалгарсан. Өөрөөр хэлбэл энэ 56 аж ахуйн нэгж маань 8.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авахар болж байгаа. За инхээр цаана 1.6 тэрбум төгрөг дахиад үлдчихэж байгаа. За ингээ 1.6 тэрбум дээрээ өчигдөр буюу одоо 14-өөс эхлээд 5 сарын 14-ний дуустал төсөл дахиж хүлээж авч байгаа. Ингээ 1 сарын хугацаанд аж ахуйн нэгжүүд маань өсөлтөө онлайнаар ирүүлнэ. Одоо энэ дахин зарласан дээр бол одоо оёдлын салбарын хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу бас сайдын тушаал гараад зээл олох салбар чиглэлд бол оёдлын салбар бол бас нэмэгдээд байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд маань саяын одоо өмнөх төсөл сонгон шалгаруулалтаас хоцорсон, за шаардлага хангахгүйгээр үлдсэн, юун дээр алдсан гэдгийг өөрсдөө мэдж байгаа. Тийм бол дахин одоо төслөө өгөх юм боломж бол байгаа гэж ингэж хэлмээр. Зээлийн сонгон шалгаруулалтыг нийт 3 үе шаттайгаар зохион байгуулж, 1-р шатанд 94 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснээс 57 аж ахуйн нэгж 2-р шатанд тэнцэж, 1 аж ахуйн нэгж оролцох боломжгүй болсноор 56 аж ахуйн нэгж 3-р шатанд оролцож тэнцээ. Жижиг дунд үйлдвэрийн хөнгөлөлтөө зээлийн хугацаа хүүгийн нөхцөл болоод сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй явуулсан бизнес эрхлэгчдэд таатай байна гэлээ. За манай компани 2011 онд үйл ажиллагаа явуулсан. 2011-оос хойш модон бүтээгдэхүүн, модын идэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани үйл ажиллагаагаа одоо үргэлжлүүлэхийн тулд нөгөө зөөлөн идэл гэж оруулж байгаа. Модын идэлтэй тэр зөөлөн идэл оёдлын чиглэлээр энэ сонгон шалгаруулалтанд сая сонголтоо нийт 300 сая төгрөгийн зээл хүсэлт гаргаад энэ амжилттай хэрэгжлээ. Энэ зээлийн хугацаанд бол жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас бол маш шуурхай. Ер нь бол сонгон шалгаруулалтыг бол маш үнэн шударга, ямар ч түүхгүйгээр одоо явуулдаг болсон байна. Ямар нэгэн одоо арын хаалга, хүн амьтан гуух ийм юм байхгүй. Маш хурдтай сайн явууллаа л гэж бодож байна. За манайх Ашид дэвх компани Шарангол сумд үйл ажиллагаа явуулдаг. Энэ болохоор бичил ахуй үйлчилгээний төслөөр оролцсон 68 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байгаа. Энийг бол тухайн компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх шинэ тоног төхөөрөмж худалдаа авахд бол зарцуулах төлөвлөгөөтэй өөрийн төслөж оролцсон байгаа. Өнөөдөр ингээд сонгогдоод гэрээгээ хийх гэж байна. Энэ маань нөгөө баг санхүүжилттэй, баг нөгөө борлуулалтын орлоготой компаниудад бас 100 сая хүртэлх дүн тавьж өгсөн. Энэ маань бас маш компаниг өргөжөд дэвжгээд мөн үйл ажиллагаа өргөжүүлэхэд бас нэлээд том дэмжлэг болно гэж миний хувьд үзэж байгаа. Сонгон шалгаруулалтын тухайд гэх юм бол энэ жилийн хувьд маш хурдтай, тийм үнэн шударга одоо ил тод байдлыг хангасан маш сайн зохион байгуулалттай болж өнгөрсөн гэж миний хувьд бодож байгаа. Хуучны одоо сүм хөгжүүлэх сангийн зээлүүд ч юм уу эдгээр маань болохоор эхнээс сараар дамжин үргэлжилдэг нөгөө тухайн хийх төлөвлөх үйл ажиллагаа маань хоцордог ийм талууд байсан. Энэ жилийн хувьд бол харьцангуй маш сайн зохион байгуулалттай явж өнгөрсөн байгаа.
Дахин зараас нь 1.9 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг 4-р сарын 14-өөс 5-р сарын 14-ний өдрийн 17 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл салбар чиглэлийн дагуу хүлээн авна. Бичил ангилалд хамаарах жижиг дунд үйлдвэр үйлчлэг эрхлэгчдээс ирүүлсэн төслийн материалыг Дархан уул аймгийн Хүнсүдэ аж ахуйн газарт хүлээн авч улмаар жижиг дунд үйлдвэрийн газар наривчлсан судалгаа хийж төсөл сонгож шалгаруулах дэд хороо санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэх юм а.